Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ шинэ 7 хоногийн шинэхэн өдрийн мэндийг айлтхан мэдчилж байна. Үзэгч та бүхнийхээ энэ сайхан өдрийн мэндийг хүргээд Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейн ээлжид шинэхэн тохирол үзэгч та бүхний хүртэл алхахад бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6D642 гэсэн тоглолтууд үзэгч та бүхнийг маань хэн аздан болох вэ гэдгийг хүлээгээд байж байна. Энэ цаг мөчид мэдээж өнөөдрийнхээ 5 азныг тодруулахад бид бэлэн болсон байгаа. Яг одоо биднийг Icon CGM болон үндэсний лотерейн албан ёсны Facebook үзэр үзэж байгаа үзэгч та бүхэндээ мэдээллийг хүрэхэд хэрхэн манай тохиролд оролцох вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тоглох хуудас авч бүгснээр үзэгч та тохиролд маань оролцох боломжтой болдог. Ингээд өнөөдрийнхөө тохирлыг мэдээж уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлүүлэх болно. Үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулах учир та бүхэн маань маш сайн анхаарлаа тавиад сонсоорой. Магадгүй анх удаага тоглох гэж байгаа. За мөн цаашдаа тоглоё доо гэд нэг бодож байгаа. За эсвэл өмнө тоглож исэн ч гэсэн баг зэргийн ойлголт муутай байгаа бол үзэгч та бүхэн анхаарлаа наашаа илүү сайн хандуулаарай. Үзэгч та бүхэндээ 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын дөрмийг танилцуулах гэж байна. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоронтой тоонууд маань 4 удаа давтсаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан. За ингээд 40 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхан дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 500 дахь үсгэж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлоо явуулъя. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг ямар ч саадгүйгээр эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. За, гурав дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. 7, 5, 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За сүүлчийн бөмбөлгийг харцгаая. Сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар. За мөн 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. Шилэн хоргоноос сүүлчийн бөмбөлөг 5 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За ингэснээр шилэн хоргоноос 7, 5, 2, 5. 7, 5, 2, 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та яг энэ 4 бөмбөлийг яг энэ дарааллынхан дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахь үсгэж авч байгаа юм шүү. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол байлаа. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг мөн одоо явуулах гэж байна. За дөрмийн хувьд хэдийгээр адилхан боловч үзэгч та бүхэн дөрмийг дахин сайтар сонсоод аваарай. Шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан. За өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүртэлх нэг хоронтой тоонууд маань 4 удаа давтснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За эндээс мөн санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та тавьсан бацаагоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Энэ бол 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж. Шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За адилхан 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх болно. Үзэгч та тэрхүү 4 бөмбөлийг зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. За эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За эхний бөмбөлөгний дугаар 5. Өнөөдөр 5 гэсэн тоо ер нь их гарч ирээд байна шүү. Эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн 2 бөмбөлөг одоогоор шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгийг харцгаая. За 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар 4. Одоо 4 дахь бөмбөлгээ хамтдаа харцгаая. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4D-ийн 2 дугаар зэргийн тохиол юм. Азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 5, 4, 4, тэг 5,
4 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. За мөн адилхан үзэгч та бүхэн яг энэхүү дөрвөн бөмбөлийг яг энэ дарааллын дагуу хэрвээ зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахь өсгөж авч байгаа. Энэ бол дөрвүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж мөн 2 дахь тохирол маань ялла. Үзэгч та бүхэн 54 40 гэсэн яг энэхүү дараалалаар нь дөрвөн бөмбөлийг зөв тааж чадсан бол азтан болж байгаа гэсэн үг юм шүү. За үргэлжлүүлэн дөрвүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу дөрвүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн дөрвүүдийн маань хувьд бол хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавиад тоглох боломжтой байдаг. За дөрвүүдийн 3-р зэргийн хонжуур дээр хэрвээ азтан болсон бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин дөрвүүдийн 2-р зэрэг дээр азтан болсон бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахь өсгөж авах боломжтой байдаг. За тэгвэл дөрвүүдийн маань 1-р зэргийн тохирол дээр үзэгчтэй азтан болсон тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахь өсгөж авах боломжтой байдаг. Үүний тулд яах вэ гэхээр үзэгч та Шилэн хоргонд тгээс эс хүртэлх байрлуулсан 4 удаа давхцсан эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахь өсгөж авах боломжтой юм шүү. Энэ бол дөрвүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дөрвүүдийнхаа сүүлчийн тохирлыг явуулъя. Үзэгчтэй энэхүү эргэлдэж байгаа 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За өнөөдөр бол 5-ын тоо тохирол болгон дээр гарч ирээд байна да. 2 5 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлгний дугаар мөн 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний маань дугаар мөн адилхан 5 гэсэн бөмбөлөг гарч ирлээ үзэгчтэй. За 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлгний дугаар за тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. За ингэснээр 2 5 5 тэг 2 5 5 тэг гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос маань санамсаргүйгээр гарч ирсэн. Үзэгч та энэхүү 4 бөмбөлийг яг энэ дарааллын дагуу мөн адилхан зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм. Ингээд дөрвүүдийг тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Мөн азтан болсон бол танд баяр хүргэе. Үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжууртай 6 дижих ба тоглолтыг одоо явуулах гэж байна. 6 дигийн хувьд бол бас өмнө тоглолтуудыг бодвол бас нэг жоохон боломж өндөртэй юм шиг надад санагдаад байдаг юм шүү. Тэгэхээр үзэгч та бүхэн анхаарлаа наашаа хандуулаарай. 6 дид тоглолцсон за тоглох гэж байгаа. Магадгүй цаашдаа бас сонирхоод үзье гэсэн үзэгчд маань байвал мөн адилхан дөрмөө сайн сансаад аваарай гэж захих байна. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тонод маань 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. Энэхүү 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар азтан болох боломжтой. Үзэгч та 2 бөмбөлгийг зөв тааж чадах юм бол 1500 төгрөг, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг. За 5 бөмбөлөг тааж чадах юм бол сая 500,000 төгрөг. За харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд үзэгч та 50 сая төгрөгийг хожих боломжтой. Энэ бол 6 дэд тохирол байгаа юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхөө 6 дэд тохирлыг явуулъя. Шилэн хоргонд маань одоо бол 1-9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхсан 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлгөөр хамтдаа харцгаая. Эхний бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 9-ийн тооны маань доор зураастай байгааг үзэгч та харж байгаа. 2 дахь бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгний дугаар 7 9-7 гэсэн 2 бөмбөлгийг үзэгч та тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийг хожиж байгаа. За үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлгний дугаар 5. За энэ сонгой тооноо доошоо уруудсан байдлаар гарч ирээд ах шиг байна да. 9 7 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 3 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөгийг хождог. За 4 дахь бөмбөлгний маань дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгний дугаар тэг. 4 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 150,000 төгрөгийг хожих боломжтой болдог. За дараагийн бөмбөлгний дугаар
Буюу 5 дахь бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 бөмбөлөгийн үзэгчдээ 975-7 гэсэн дараалал нь таасан бол сая 500 мянган төгрөг хожих боломжтой явдаг. За ингээд 50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шүү үзэгчдээ. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 7. Ингэснээр шилэн хоргоноос гарч ирсэн бөмбөлөгнүүдийг дараалалаар нь танилцуулъя. 9, 7, 5, тэг, 7, 7. За давтаж хэлье. 9, 7, 5, тэг, 7, 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчдээ энэ хүү 6 бөмбөлийг дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөвд тааж чадсан тохиолдолд зургуулынгийн таасан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 2 бөмбөлөг буюу 9-7 гэсэн 2 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд үзэгчдээ 1500 төгрөг. За ингээд орон гэхэд тусам та 15 мянган төгрөг, 150 мянган төгрөг, сая 500 мянган төгрөг гэд хожих боломжийг 6D маань та бүхэндээ олгосон. Ингээд 6D тоглосон үзэгчдэд баярлалаа. Энэ давшрамд магадгүй 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хүртэлх аздан гар тодорсон бол үзэгч танд томоос том баярыг хүргье. За ингээд өргөжлөлөн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохиог одоо үзэгч бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр за өмнө нь аздан болсон хүмүүсээс би нэг зүйлийг асууж байсан. Та яаж аздан болоод байна? Нууцаасаа манай үзэгчтэй хуваалцаач гэхээр юу гэж хэлдэг гэхээр маш олон удаа би уйггүй тоглож байсан. Уйггүй тоглоод би санамсаргүйгээр тоонуудаа бөглөөд өнөөдөр сая 500 2 сая төгрөгийн аздан болж байна гэж 2016 онд тодорсон азнууд маань ярьж байсан. За тэг өргөжлөлөн одоо азнууд маань бол ер нь байнгын тоглодог, байнгын азаа үзэж идэг. Тэгээд нэг л азтай өдөр би аздан болчихсон байдгаа гэж ярьдаг. Тэгэхээр үзэгч та бүхэн бас үндэсний шатруудаа идэвхтэй оролцоод үзээрэй. Магадгүй та нэг сайхан нартай өдөр аздан болно шүү. Тэгээд мэдээж яг өнөөдрийн дөрөв тохирол дээр болол бас аздан болсон хүмүүсийн маань туршлага бас адилхан байгаа л гэж бодож байна. За үүнийг хэлдгийн маань учир бол бас магадгүй хамгийн өндөр хонжиртай тохирол дээрээс аздан болохыг үүсэхгүй юм. Тийм учраас үзэгч та бүхэндээ амжилт хүсээд 642 тохирлынхаа дөрмийн цаг мөчид танилцуулъя. Тэгээд үзэгч та бүхэн маань дөрмөө сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй юм. За энэ хүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх бөгөөд үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирыг хожих боломжтой гэсэн үг юм. За дараагийн нэг боломж юу байдаг вэ гэхээр бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 4, 5, 6 бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд 10 мянган төгрөг, 300 мянган төгрөг, 12 сая төгрөгүүдийг тооцоос 42 тохирлоос хожих боломжтой байдаг юм. Ингээд үзэгч та бүхэн маань дөрмөө ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн сүүлчийн тохирлоо явуулах гэж байна. Шилэн хоргонд маань одоо 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эндээс бол нэг цифр ердөө нэг удаа байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Дараалал огт харгалзахгүйгээр үндсэн 6 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд үзэгч та 120 сая төгрөг хожих боломжтой. Эхний бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 12 1 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. 642 тохирол дээр маань дараалал огт харгалзахгүйгээр таах хэрэгтэй гэдэг үзэгч та санаж байгаа. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 27. 4 дахь бөмбөлөгний дугаар 27. 5 дахь бөмбөлөгний дугаар 16. 5 дахь бөмбөлөгний дугаар 16. За ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг буюу үндсэн бөмбөлөгнүүдийн маань сүүлчийн бөмбөлөг 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа бөмбөлөгний дугаар 23 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За одоо бүгдээрээ хамтдаа өнөөдрийн тоглолтынхаа бонус бөмбөлгийг харцгаая. Бонус бөмбөлөгний дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа маань өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 26. За үзэгчтэй сайн харагдуулах нь бол эргүүлээд харуулчихъя. Ингээд үзэгч та бүхэндээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 12, 1, 9,
27, 16, 23. Давтаад хэлье. 12, 1, 9, 27, 16, 23 гэсэн үндсэн 6 мөн бүлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожиж байгаа юм. За өнөөдрийн маань тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгний дугаар 26. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус хоцсон байх магадлалтай гэсэн юм. За ингээд өнөөдрийн 5 тохирол маань үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн. Бид өнөөдрийнхээ азтнуудыг хамтдаа тодрууллаа. Яг энэ цаг мөчид Icon Цэгийн болон үндэсний латран аль бие усны Facebook хуудасаар бидний хүлээн авч үзэж өнөөдрийнхээ азтнуудыг хамтдаа тодруулсан. За мөн өөрийнхөө азыг сорж азтан болсон эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн маань тохирол мэдээж 5 гарагийн 17 цаг 30 минутанд яг энэ цаг мөчид Icon Цэгийн болон үндэсний латран аль бие усны Facebook хуудасаар та бүхэнтэйгээ иргэн уулзгаална. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье.